Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмон Дүр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмон Дүр радио 83.3 170 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ногоо ирээдүйг хөгжүүлэх урайтай MMS компани, за мөн Монгол хүнд технологийн хүчийг атгуулсан урайтай Сайн электроникс хамтран ажиллаж байна. За студид Амар Санаа Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол Чингис хааны мөхөөсөн дэлхийн хамгийн том хот. За Араминд. За манай өвөө нэг дэлхийн тухайн үеийнхээ дэлхийн хамгийн том хотыг газартаа тэгшлээд ингээ байхгүй болгосоо. Манай өвөө юу? Тийм. Одоо манай өвөө л бол таарах гэдэг юм л да. За ингээд Мерв гэж бичдэг, Марв гэж дууддаг. Тэгээ яг Мерв, Марв гэдэг энэ зарлал явж байгаа. Оросоор бол ялангуяа бид нар одоо зөвлөлт толгойд улсын үед энэ Туркменстаны хот байхгүй одоогийн Туркменстаны газар нутагт байдаг Туркменстаны өмнөд хэсэгт байдаг. Одоо Мерв гэж бичдэг одоо орсоор. Тэг яг өөрөөсөө Марв гэж дууддаг. Ингээд Мерв, Марв алимчж болох нь байна тийм ээ. Гэмиг одоо юм тухайн үеийнхээ сүр жавхлантай хот хэрхэн газрын өрснөөс арчигдаж эргэж дахиж сэргэж чадаагүй тухай нэг түүх ярьж юм аа. Тэгэхээр одоо би яагаад мөхсөн тухайг нь яриад гарчгаанаас хэлсэн учраас яагаад тэгвэл мөхсөн харамсалтай байсан тухай хотын тухай ярьж юм байна. Орчин цагийн одоо Туркменстаны нутагт оршдог. Тухайн үеийнхаар бол одоо торгоны замын дагуу ингэж одоо оршдог метрополис болох Марв дэлхийн цагт нэгэн цагтаа дэлхийн хамгийн том хот байсан. Манай эртний өмнөх 1221 онд Чингис хаан өөрийн хүүхдүүдийнхээ хамт удирдсан одоо хорезмын эсрэг хийсэн дайн байгаа тийм ээ. Энэ дайны одоо довтлооны улмаас сүгдэд 700 мянган хүн амаа алдсан гэсэн тухайн үеийн тооцоо байдаг. 700 мянган ч одоо Улаанбаатар хотын дараг тал нь шүү дээ. Тэгээ энэ цагаас хойш Марв хот дахиж хизээж өмнөх шигээ тийм бүрэн сэргэж сайхан хот байж чадаагүй өнөг хүрсэн байна. Тэгээд одоо энэ үйл явдлыг бас эхэлж одоо дүрслэх одоо юу гэдэг түүхэн дээр энэ тухай яригдчих эхэлсэн зүйл нэг бол одоо би энэ барууны одоо юун дээрээс их сурвалжаас авсан одоо дурсамжаас юу гэхээр 1888 онд Жорж Курзон гэдэг одоо хүн одоо Марв хотын туурыг зорчин очихдоо уг хотын мөхсөн байдалд нэлээд цочирдсан юм байна. Яасан гэвэл одоо тухайн үед бол Британий одоо засгийн газрын одоо парламентын энэтхэгийн асуудлыг хариуцсан дэд төрийн нэрийн бичгийн дарга байсан. Тэрээр одоо энэтхэгийн асуудал хариуцсан учраас энэтхээр аялна шүү дээ. Тэр бүс нутгаар. Тэгээд одоо үдсэн харсан зүйлийн тухай ингэж бичсэн байна. Нурсан тоосго шавраар хучигдсан эзгүй хоосон нутаг дунд бүгдийн дүнсих хэрмийн хан цамхаг хамгаалтын хоолой сүмийн бөмбөр орой бүхэн хараад хэлэн тэнгэрийн хаяад ирлэн үзэгдэх нь цагт энд эртний алдар суутай байсан бүх зүйлийн минь одоо төвд ирснийг санагдуулах тийм хэмжээний хот байна гэж дурсаж бичиж үлдээсэн юм байна. Өнөөдөр ч гэсэндээ одоо Туркменистан гэдэг улс руу очисон хүмүүс бол эртний энэ одоо өмнөд хэсэгт байдаг Марв хотын туур одоо салхитай туурыг үз сонирхсоор л байдаг. Тэнд ч мөн адил Курзоны адил яг тэр дүрсэлсэн шиг нөхцөл байдал одоо ч хүртэл хэвээр байгаа. Надад уг хотын жинхэнэ цар хүрээ хүн амын нэгтрэл сууршил байгалийн одоо үзэсгэлэн одоо нөхцөл байдлыг төсөөлөхөд одоо хүндрэлтэй тулгарт яа тэгэхээр нураацсан. Гэтэ цар хүрээ ямар том байсан гэдэг янз янзын одоо дроны агарын бичлэг тэгэл одоо дотор нь 3D байгууламжаар ингээл Эрдэнэтэд одоо судалсаар л байгаа зүйл. 12 дугаар зуунд оргил үедээ Марв нь торгоны замын чухал худалдааны замуудын уулзур дээр оршдог. Тэгээ тансаг хөгжил цэцгэлтэй хот байсан. Тус хот нь Төв Азиас эхлээд газрын дундад тэнгис хүртэл Сэлжүкийн султан тусуудын олон үеийнхэн улсынх нь нийслэл байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар манай эртний 1200 оны үед Марв хотын хүн ам хагас саяас давж ирсэн. Тэр утгаараа дэлхийн хамгийн том хотоор тооцогдож ирсэн. Үүнээс ердөө хэдхэн 10 жилийн дараа Чингис хааны арим одоо хүүхдүүдийнхээ хамт энэ хотыг бүтэн сөнөөсөн бөгөөд тухайн түүхчдийн тэмдэглэлд яг цагаа тулах юм бол одоо алагдсан хүмүүсийн тоог гаргаж иргэдэг тийм тушаал өгсөн Чингис. Тэгээд тэр тушаалын дагуу тоолоод 700 мянган орчим хүн алагдсан байна гэсэн тооцоо гаргасан байт. За Бухараас зүүн хойш Нишапур гэдэг одоо бас түүх хүмүүж байгаа. Тэндээс Нишапураас буюу баруун өмнө зүгээс ирж буй худалдаачид нэгэн цагт Марвыг хараад тайвширдаг байсан. Яагаад гэхээр энэ одоо сувг, шуудуу, гүүр, нэвт сүлэлцэн, цэцэрлэг хүрээлэнтэй, жимсний мод
жимсний модон хашаагаар дүүрсэн Марв хотын тухайн үед түүний үеийн ойролцоох баян бүрд бол Каракум гэдэг том цөл үүдэг шүү дээ. Каракум гэж чихэр идэдэг. Тийм шүү дээ. Энэ одоо Каракумын айхтар энэ том цөлд байдаг хамгийн том баян бүрд дээр суурилж боссон хот юм байна. Тийм учраас алс одоо торгоны замаар олон хоног тэр одоо цөлийг туулж явсан одоо худалдаачид аялагчид яг энэ Каракумын цөлтийн яг төвд одоо тэнд байх тэр баян бүрд дээр ирж амьсгаа авдаг. Хамгийн ихний одоо ерөөсөл Марв оржлыг хөл амар суйдаа гэж одоо альжаалаа тайлгий аяныхаа гэж ингэж бодож очдөг. Тийм хот байсан. За хотыг нь одоо хүрээлсэн хэрэм нь 8 км урттай. Сунсан тэгш өнцөгт хэлбэртэй байсан. Тэгэхээр одоо тэдний одоо хэрмүүд одоо ханы хотын хан байгаа шүү дээ. Тэрийнхэн дунд нь одоо хүчрхэг том одоо харваачдын цамхагаар одоо ингэ чигжсэн. Дөрвөн бас одоо дөрвөн талтай дөрвөн том хаалгатай юм хот байсан. Хотын гудамжнууд нарийнхан мушгаа бөгөөд нэгт баригдсан байшин одоо зарим нэгэн одоо лалын сүм гэж үүдэг шүү дээ. Исламын сүм болох одоо моск, сургууль, номын сан, халуун усын газар зэрэг томоохон барилга байгууламжуудаар дүүрэн байсан байна. За Сэлжүкийн султаануудын цайз, ордон, цэцэрлэгт хүрээлэн захиргааны байгууллагуудтай одоо захиргааны байгууллагуудын байртай Марвын зүүн хойд хэсэг сөндөрлөн оршдог байсан. Тэр хэсгүүд нь одоо хотынхоо дорнод одоо Ираныг болон өнөөгийн Туркестан, Узбекистан, Тажикстан, Афганистаны тодорхой хэсгийг хамарсан тухайн үеийн түүхэн муж гэж хэлдэг. Одоо Хорасан гэдэг бүс нутаг мужийг одоо мужийн одоо захирал захиргааны төвөөр олон жил ажилласан байсан Марв хот нь. За энэ Хорасан гэдэг бол одоо миний одоо ярьдаг цаг хугацааны аял гэдэг дэвтрүүдгээр хүртэл их дурддагддаг. Үеийн үедх Аббасид, Перс, манай одоо хин Македоны Александр, дараагийн одоо Умаяд, тэрний дараах одоо Хорезмийн хаан тэр бүгд дандаа энэ Хорасан гэдэг мужаас маш их цэрэг босгож одоо Перс болон Ираны газар нутгаа буцааж эзэлж том эзэнт гүрнүүдэд байгуулж исэн түүхтэй. Тэгэхээр энэ Хорасан бол энэ Перс болон энэ Иран, Ирактын Азийнх нь хамгийн том одоо юу нь байдаг гэсэн үг. Зэрэгшиж газар. Маш их тийм одоо нөөц газар гэх юм уу да. Төвдөө одоо Багдад ч юм уу одоо ялагдчаад хаад нь голдоо ийшээ цухтаж ирээд одоо шархаа долоож аваад босч ирээд сэргэлээд буцаагаад хаан тусаа эзэлж авдаг маягийн тийм муж ихгүй юу. Тэр мужийнх нь одоо тэр түүхэн мужийнх нь бүс нутгийнх нь одоо нийслэл нь одоо мэр байсан. Үеийн үед байсан гэсэн үг. За одоо ингээд одоо Персийн одоо алдарт 10 дугаар зууны үеийн Персийн алдарт газар зүйч аялагч Ил Страхри гэдэг хүн. Стахри гэдэг одоо хүн ингэж ütсэн байна. Үнэн цэвэр цэмцгэр байдал, сайтар зохион байгуулалттай гудамжнууд, гол мөрний дагуух барилгын хуваарлт, дүүрэг бүрийнхэн зохион байгуулалтаараа тэдний хот гэдэг тэр Марв нь Хорасан дахь бусад бүх хотоос хавгүй илүү үнэлэгдэхүйц тэдний зах зээлийнх нь газар нь үнэхээр сайн гэж байна. Зээл гэдэг нь худалдаа зээлийн газар хэлж байна. Гэж одоо 10 дугаар зууны Персийн газар зүйч аялагч Аль Стахри хэлсэн байна. Марв бол одоо Марвт одоо очисон худалдаач гэдэг төсөөл. Одоо чи ингээд нэг худалдаач хүн аялаад явж байгаа гэж очлоо гэж бодъё. За Марвд яваад очлоо. Тэгвэл ерөнхийдөө хоёр одоо юу гэдэг жоохон цаг зав байвал хоёр давхар дотор юм хашаатай караван сэрай гэдэг нэртэй. Одоо караван сэрайд буудаг. Аялагчдын буудлах нь. За караван сэрай гэж юу гэдэг вэ манайд? Дунд говьдын амралтын газар гаддаг те. Тийм шүү дээ нэрээ. Тэр чинь эндээс гаралтай байхгүй. Караван сэрайд одоо жин тээж явсан худалдаачид тэнд очиж буудалдаг. Тэмчээс караван сэрай. Тэмээ ачлогын мал хууга тэр хасаа одоо караван сэрай руу оруулж тавиад энэтхэг Ирак, Хятадын баруун этгээдээс ирсэн одоо энэ Шинжааг манай энэ өмнө говийн зүгээс ирсэн худалдаачд хүмүүстэй. Бүгд нийлээл. Нэг өрөөнд ороод сайхан цай чанж гоод бүү халахна шүү дээ. Тэгээд шууд эсвэл ерөөсөө тэнд жоохон цаг байгаа юм бол шууд хотын хаалганы гадаа байдаг том сүмүүдийн дэрэгдэх том зээлийн газруудаар очиж 8-аа хийдэг. Хамгийн сонирхолтой бас их бол Марв гэдэг хот нь ган хайлуулах ур чадвараараа тухайн бүс нутаг байтугай тэр орн хавьяадаа бол үнэхээр зарттай алдартай байсан баг. Тэгээ дээр нэмээд вааран одоо эзлээ шүү дээ. Тэрийг одоо шатаах зуух, ган хайлуулах, шавар зуухны одоо зуухаар их алдартай. Маш өндөр температурыг одоо гаргаж чаддаг тийм шавар зуухнууд хагарахгүй дэлбэрэхгүй. Тийм зуухны одоо утаа гар орчуудын үйлдвэрлэл одоо тэр хөгжсөн тэр зах зээлийн газар дүүргүүдээ
одоо тэр захаад байгаа байрлалцсан ийм байдалтай дүр зураг өөрийн чинь өгдөг байсан байна. Тэгээд одоо худалдаачид одоо хэрвээ ингээд тэнд ингээд очиод амарч ингэж алжаалаа тайлжаад мэдээж халуун чинь одоо цөлд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо халуун газар байх нь. Тэгэхээр халуутсан болвол хотын захад орчих мөсөн байшин руу орж болох нь. Тийм амар сэрүү татсан байшин гэсэн үг үү? Энэ хүү өндөр бөмбөр хонхон хэлбэртэй байрлах гэдэг. Одоо ийм одоо нөгөө нэг иглүү гэдэг шүү дээ. Одоо инуит гэдэг нөгөө нэг Гренландын одоо хойд мөсөн далайтай ойрхон амьдардаг нөгөө нэг ийм одоо нэг юм алгатай чукча гэдэг яриад байдаг шүү дээ. Тэгээ тэр хүмүүс одоо эскимосуудын амьдардаг нэг иглүү гэдэг нэг байшин байдаг шүү дээ. Мөсөн цасаар тий. Тэрэн шиг ийм одоо шавраар хийцэн байшин. Одоо ийм бөмбөр хориотой л гэж төсөөлж чинь ямар ч тийм шавраар хийсэн байшин. Тэнгүүтээ тэрнийх нь одоо ёроолд нь одоо хонхон хэлбэртэй тэр барилгын доор нь дахиад ийм юутай маш их юм нэг тус одоо тийм дулаан тасгарлагч шавраар хийцэн одоо том агуулгуудтай. Тэрэн дотор нь алс хол газараас авчирсан одоо өвлийн цасыг хоримтлуулаад тэндээ хадгалцдаг. Өвөл цас орохоор нь. Тэгээд тэр нь зун болохоор тэр нь доороосоо сэрүү татаад тэгээд зунжингаа сайхан сэрүү татсан газар одоо альжаалаад тайлдаг байсан байх нь. За одоо нөгөө нэг манайхаар бол одоо саав маунд ордог шүү дээ. Мөнгө төлөөлөд орох нь ш нэг өдөр сайхан тэнд сэрүүцгийг цаг магарч юм. Тэгээ бараг кондишн юм байна та. Мөн. За нэг яах вэ тайлбар яах вэ? Ивент итгэж нэг. За тэгээд бүр мартсан шүү дээ. Би яг нэг огт мэдгүй хот явж байгаа учраас надад их сонирхолтой санагдаад бүр ууг ажиллаа мартчих. Олон хүмүүс мэдгүй байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүн технологийн хүчийг атгуулсан оройтой Сайн Electronics маань хамтран ажиллаж байна. За Сайн Electronics нь одоо Apple, Samsung, Huawei брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг компани. За албан ёсны дэлгүүрүүд нь одоо бусад дистрибьютор борлуулж байгаа дэлгүүрүүдээс ялгагдах нь юу байгаа юм бэ гэхээр та одоо энэ брэнд дээр дурддагдсан брэндүүдийн бүх нэр төрлөөс нь хамгийн сүүлийн оны загваруудын за тэгээд дагалдах хэрэгслийн хамт иж бүрнээр нь хамгийн өргөн сонголттойгоор авах боломжтой. Жишээлбэл Samsung брендийн зурагт гэхдээ л одоо дотроо юм 5 төрөл тэгээ 50 гаруй загварыг бүгдийг иж бүрнээр зөвхөн Сайн Electronics-аас авч болоод байгаамаа. Тэгээ үнийн хувьд бол одоо мэдээ сүүлийн үеийн загвар учраас бага зэргийн жоохон үнийн зөрүү арай үнэтэй байж магадгүй. Гэхдээ нэг давуу тал нь манай Сайн Electronics маань одоо хамгийн бага хүүтэй зээлээр авах боломжийг бас бидэнд олгож байгаа юм. За тэгээд одоо баг хүүтэй зээлээр бүр дээрээс нь банк ба санхүүгийн байгууллагаас гадна одоо хаан банк, голомт банкч гэдэг юм уу 4 төрлийн банктай хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр одоо банкны дундаж хүн 1.9% хүүтэй байлаа гэхээр та бусад газрын хүүтэй сайн харьцуулаад бодоод үзэх юм бол одоо нийгмийн даатгалд төлдөггүй байсан ч гэсэн та дансны уулгаараа орлогоо нотлоод 2-3.5% лизингээр авна гэж бодохоор та албан ёсны борлуулалтын газраас нь дээрээс нь одоо чанарын баталгаатай тийм хамгийн сүүлийн үеийн загварыг бүр иж бүрнээр нь авч байгаа учраас энэ зөрүү бол яваа дүндээ л гэсэн үг юм байгаа юм. За тэгээд Samsung за энэ одоо салбарууд бол одоо Shangri-La Mall, Shangri-La Mall-ийн нэг давхарт Apple Mono Store гэдээ байгаа, 3 давхарт нь Samsung Experience Store гэдээ байгаа, Huawei Brand Store гэдээ байж байгаа юм байна. Ерөөсөө Shangri-La Mall Center дотор гэтэл ингээ 3 салбар маань ингээ давхарт нь байж байна. За тэгээд энэ Samsung Experience Store дэлгүүр бол бүр төв Азтай нэгдүгüрт ордог. Хамгийн том Samsung-ийн албан ёсны дэлгүүр гэж байна. Манай Монголд бас нэгдүгüрт ордог юм ингээ байж шүү. Тэгээ одоо утсаа шинжлэх байгаа ч юм уу, цахилгаан бараагаа шинжлэх байгаа ч юм уу, тийм бол одоо та нар маш хурдан ямар ч нийгмийн даатгал төлдөг байсан ч хамаагүй орлогоо нотлуулаад тэр дорн зээлээ аваад баталгаатай газраас нь худалдаад авах боломжтой. Улаанбаатар хотод Shangri-La Mall, Central Mall, Хүнөө Mall, Санкт Петербург, Тара центр гэд маш олон салбарууд. За 21 аймгаар ч гэсэн маш одоо бараг аймаг болгонд л салбар байгаа да. Тийм болохоор аймагуд бол заавал байгаа бие. Байна. Одоо эндээс ингээл харахад 10 гаруй аймаг харагдаж байна. За тэгээд 70 10 66 33 утасны дугаар за эсвэл одоо Сайн Electronics Facebook пэйж хуудасаар нь ороод дэлгэрүүд энэ одоо ир үсэг бүр надад бүр илүүдчихжээ гэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно шүү манайхаа. За ялангуяа одоо би гар утсыг ч юм уу цахилгаан барааг бол өстой хамгийн найдвартай газраас нь л авсан надад айгүй зөв санагдтiin тэгэхгүй бол хэрэглээ. Samsung-ийн харин зурагт очиж сонирхнаа. Төлөвлөгөөнд орсон байгаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа Сайн Electronics-д баярлалаа. Баярлалаа. Чиний над эр үгүй чинь тэр хилээ хазаад байгаа хүмүүст өгч гэсэн. Эр үсгийг тарааж өгөх юмсаг. Богдын борцог шиг. За ингээд одоо та одоо ингээд одоо худалдаач юм байна шүү дээ.
За тэгээд халууцад дэв сэрүүцэх нь байна. За тэгээд асар том шавар тоосгон дотор мөсийгээ тэрийг хөргөж маягаар ашигладаг гэсэн. Тэгээ өвлөнд тэр цаснуудаа тийш нь хийгээд хадгалцдаг. Хөлдөгөөрөө байж байгаа. Тэгээд зун ашигладаг. Бас сонирхол юм. За тэгээд одоо тэр мөсөн байшин бол одоо манай энэ юун дээр бас урган дээр гарч ирэх байх гэж жаад тэрний доторх нь хөртөл ингээ байгаа байхгүй одоо хүртэл үлдсэн нэрээ. Одоо гарч. Тэгээ манай одоо нэг одоо мэр фотор аялж байгаа Туркменстан очих юм бол энэ хотод үзэх юм бол энэ мөсөн одоо байшингийн аж үзэхээр доор нь тэр нөгөө нэг одоо тийм шаврын тэр юм бүх юм байж байгаа л гэсэн үг тийм. За ингээд одоо худалдаачид одоо хотын элит давхаргийнхны гэрт зочлох боллоо гэж төсөөлөе л дээ тийм. Тэгэх юм бол кошк гэж одоо гих нэрт одоо бэхлэлт хэл кошк гэж нэрлэдэг тийм одоо бэхлэлт шиг юм байшинч тийм байшин дотор хотын хэрмээс гадна орших тоос шороо дуу чимээс ангид тансаг орон сууснууд тэргээр байдаг. Тэдний тийг зочиж болох нь. Тус тусдаа нэг жижигэн юм цайз шиг юм байх нь шүү дээ. За ингээд худалдаачин одоо ингээд хотын дундуур урсдаг мажаан сувг дагаад алхах явах юм бол хатах мөлчд эхмэлчдийн урлаачдын одоо тийм одоо цех гэж хэлдэг шүү дээ. Ажлын байрны хажуугаар явж өнгөрөх нь. Хотын төвд одоо хотын төв сүм болон түүнтэй залгаа байршдаг Султан Санджарын бунхан хүртэл байсан. За Султан Санджарын бунхан гэдэг нь өөрөө одоо энэ Сэлжүкийн хамгийн удаан одоо хаан ширээг одоо хааны Сэлжүкийн хамгийн удаан хаан ширээнд суусан одоо султан. Тэгээ тэр султаны дурсгалыг хүндэтгэж тэрний одоо бунхныг барьсан ийм байгаа. Одоо тэр Султан Санжарын бунхныг одоо Мервхотод одоо байж байгаа. Очиж үзэж болох нь байна. За Сэлжүкийн хаан тусыг урт хугацаанд хаанчилсан султаныг хүндэтгэж манай эртний 1157 онд босгосон уг бунхан тэгш өнцгт хэлбэртэй нарийнхан номон барилгуудтай оюун номын шигтгэе бүхий хавтангаар бүрсэн бөмбөр оройтой сүрлэг байгууламж байсан. За ер нь сүрлэг очиж харах юм бол зурган дээр нь чарахад хүртэл мэдгэж. Харин энэхүү бөмбөр орой нь тиймч тод оюун номын өнгөтэй байсан учраас 13 дугаар зуунд одоо Марв харчмаар аялж явсан Арабын газар зүйч Якут ал-Хавами гэж одоо аялагч өдөрчийн газраас харагддаг гэж тэр бүгд нэг өдрийн зайгаар нэг өдөр явах газрын хоолоос харагдаж байна. Одоо Султан Санжарын бунхны орой харагдаж байдаг хонос гэлэлцээд гэж тэмдэглэж байсан байна. За уг хотыг одоо Марв Шахижан буюу агуу Марв гэж нэрлэдэг байсан. Марвын баян бүрдийн бүсэд оршиж байсан олон хотын дундаас хамгийн том хамгийн алдартай хот нь бол Марв. Үнэн дээр тус хот нь зүүн тийш орших эртний Марвын өөр нэгэн хувилбар болох Гуюркала гэдэг нэрлэдэг байгаа. Одоо яг энэ нэг зүүн талд нь бас нэг өөр эртний хот байсан байгаа. За Гуюркала гэдэг энэ Гуюркала гэдэг нь нэр нь паганчуудын цайз гэсэн утгатай юм байна. Паган гэдэг нь нөгөө нэг яг нэрийнх нь бол одоо энэ христлал ямар нэгэн тийм шашин биш. Өөрсдийн шашингүй. Гэхдээ тэр яг шашингүй гэж хэлэхэд бас хэцүү яа. Тэгэхээр манай бөө мөргөл одоо бол шашин мөн. Одоо шаман шашин гэдгүү штэ. За заримуд нь тэгээд идэг. Тэгэнгүүт энэний арай өмнөх төрлийн үеийнхэн шашин гэж үздэг. Паган гэдэг. Паган гэдэг нь одоо ямар нэгэн байдлаар тотем шүтдэг гэсэн үг. Одоо нэг одоо дүрсийг жишээлбэл буг шүтдэг. Бухын толгой шүтдэг ч юм уу. Эсвэл баавгаа шүтдэг юм паганууд их байдаг. Ялангуяа энэ паганчуудыг тодорхойлж өгөх хамгийн том одоо мэдээ одоо иргэншлүүдийн нэг бол жишээлбэл викингүүд байхгүй. Баавгаа шүтж байгаа, зарим нь чан шүтж байгаа, зарим нь нахаач мөнгөд ингээд тухай яах. Энэ бол гэхдээ викингүүдийн шууд тэрийг шашингүй гэж хэлвэс хэцүүлтэй. Явандаа тиймсэн. Тэрний өмнөх үедээ бол паган бол тэр төрлийн хүмүүс гэсэн санаа юм. Тэгэхээр одоо энд бол тодорхой хэмжээгээр одоо ислам болон ислам одоо хинду одоо зороастрын христ тэгээ буддийн шүтдэггүй хүмүүсийг паганчууд гэж ерөнхийдөө нийлүүлээд нэрлэдэг байгаа тийм хэлбэр. За Гуюркала хотын одоо тэр түүх одоо Марвын цэцгэлэн хөгжилтөнд яасан бэхээр Гуюркала гэдэг хот нь манай эртний 3-аас 7 дугаар зуунд нэг Персийн Сасанидын хаант улсын үед одоо ер нь бол одоо үүсэн байгуулагдаж хөгжиж ирсэн. Археологчид эртний Марваас олон шашин соёлын одоо зэрэгцэн оршсон космополитен хот одоо байсан байна гэдэг тэр уул мөрийг илрүүлсэн байна. Энэ одоо Гуюркала гэдэг энэ хотыгоо Марвис өмнө нь байгуулагдсан эртний Марв хот гэж үзээд байгаа байхгүй. Тэгвэл тэрийг нэрлэхдээ Гуюркала гэж нэрлэдэг. За тэгээд одоо тэнд одоо Гуюркалад бол жишээлбэл тухайн үед Зороастрийн
христийн шашинтнууд, буддын шашинтнууд. Зороастр ч яг христ биш ээ. Эртний одоо хувилбар гэх юм уу. Тэгээ буддын, тэгээ манихын, христийн, еврей шашинтнууд зэрэгцэн амьдарч ирсэн. Ямар ч одоо асуудалгүй. Энэ одоо бас их сонирхолтой бас ажиглалт гэсэн үг тийм. Тэгээд одоо энэ Гуйркала хотод ингэж амьдарч байгаад одоо 7 дугаар зуунд исламын шашны нөлөө, исламын засаглал одоо 89 тогтсноос хойш хотын төв одоо үйл ажиллагаагаа Разик сувгийн баруун эрхт шилжиж үзсэн. За Разик гэдэг сувг байна. Канал гэж хэлдэг. За ингээд одоо Марви Шахижан буюу одоо султаны сайз гэсэн утгатай Султан Кала нэртэй шинэ төв бий болсон. За ингээд одоо Гуйркалагаас арай жоохон одоо зайтайгаа одоо баруун тал руугаа нүгэд ирэнгүүт хуучин хотын тойр болох одоо Гуйркалагийн олон барилга байгууламжийг шинэ Марвиг барихад материал болго ашигласан юм шиг гэж үзэж байгаа. Яа тэгэхээр эн чинь нэг цөлд байгаа шүү дээ. Тэгэхээр барилгын материал хэцүү байх тийм. Тээвэрлэхэд хэцүү. Тэгэхээр ер нь за энэ хуучин юм нурааж агаад эндээс нь хэрэгтэй нэг наваа барья гэд барьсан баг. За тэгтээ бидээж бүгдийг нураахгүй учраас яасан бэ гэхээр одоо түүний туйран дээр гар үлдвэр одоо үлдсэн тэр одоо байшин савууд дээр надаа тэр хавийн одоо гар урчуудыг үлдвэрл тэнд нь үлдсэн баг. Тийм учраас одоо урчууд дархчуудын хөдөлмөрийн урлан шавар хатаах ган хайлуулах 100 зэрэг одоо гар үлдвэрлэлийн цэх одоо ажлын байрууд энд төвлөрч эхэлсэн гэсэн. Одоо түүхчид одоо бүс нутаг тухайн хотод хүний хөгжил манай тооллын өмнөөс 6 дугаар зуунд эхэлсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ чинь бол яг энэ хувьд бол одоо хүн амьдарч ирсэн байх гэдэг нь бол манай тооллын 6 дугаар зуун гэж үзэж байгаа. За ингээ Марвын одоо баян бүрдийн амьдрал бол нэг л юмнаас 100 хамаарт. Одоо мэдээж хэрэг баян бүрд одоо говьд байгаа, цөлд байгаа бол тэнд хамгийн чухал зүйл юу байх вэ? Ус гэдэг зүйл байна. Тэгэхээр одоо Муграб гэж одоо гол тэр хот руу ирдэг. Гэхдээ энэ гол нь бол Афганистаны өндөр уулархаг газраас их аваад Муграб гол одоо хойшоо урсаад цөл дундуур урсаж явсаар байгаад намагжаад хөндөй чингдэг. Яг тэр хөндөй чингэж байгаа хэсэг дээр нь одоо 8 дугаар зуунд Марвт одоо тэр ширгэж байгаа тэр хэсэг дээр нь хотоо байгуулсан байгаа байхгүй. Одоо маш их ус ингээд шингэж үржил шимтэй гэж үзсэн гэсэн үг үү? Тий, одоо наазах нь одоо цөлд ингээд ус урсж байгаа бол тэр чинь дагаад янз янзын баян бүрд гэдэг мод ургана шүү дээ. Тэгэхээр одоо тэнд мэдээж амьдрал тэр цөлд бол амьдрал байгаа. Тэгтэл тэнд юм баригдахгүй байх юм бол өшөө цаашаа 4-5 хоног ингээд юм уу 5-6 хоног ингээд дараагийн том хот руу явах хүртэл маш их туйлдах ядархаа эрсдэлтэй юм. Тэгэхээр тэр баян бүрд дээр суурилсан одоо том хотыг л барьсан бол таарч байна л да. За ингээд одоо энэ тухай одоо дурд урсдаг одоо сонин төгөөд байна бас одоо 6 дугаар 8 дугаар зуунд одоо Марв хотын одоо хотод олдлогдоод амьдарч байсан хятад цэрэг Дүү Хуан гэдэг хүн энэ газрын үржил шимтэй газрыг гайхан бахархаж нэгэн том гол нутгаар нь дамжин урсаж хэдэн 100 сувг болж салаалаад тухайн газруудыг одоо усалдаг. Суйрангууд хашаа сувгаа даган зэрэгцэн оршиж сув үрийн дагсан дээгүүр нь хаасайгүй мод ургасан байдгаа гэж биччихвэлдээсэн ба. За энэ дээр нэг зүйлийг бас ярих хэрэгтэй ба. За ер нь одоо Казахстан, Кыргызстан гэн Төв Азийн улсуудаар явж үзсэн үү? Ховд уусд очиж үзсэн үү? За тэнгууд одоо ховд юм уу усын тэр нөгөө юугаар голоор нь бас нэг юу явж байгаа сувг явж байгаа. Анзаарсан уу? Тэрийг үзээгүй. Тэнгууд тэр сувгаа ингээд хатаа ширгээхгүй тулд сувгаа дагаад мод тэрдэг. Тэгээ мод ч угаасаа тэр уснаас нөгөө нэг тижээлээ аваад урах чинь буцаагаад мод навчин ургаад ирэхээр халуун нарнаас сувгаа хамгаална ууршихаас. Ингээд одоо хослон амьдарч байгаа хэлбэр байхгүй. Одоо тэгээ жишээлбэл Киргизийн одоо Бишкек хот ер нь одоо Төв Азийн бүх хотууд ихэнх нь том голуудаас сувгтаад тэр сувгаа хамгаалсан дандаа модоор тарьсан тийм сувгт. Тэгээ тэр сувгийнхаа усанд одоо усыг ууж тэрэндээ амьдардаг гэсэн. За одоо ингээд тэр Муграб гэдэг гол жишээлбэл одоо Афганистаны өндөр уулаас хойшоо урсаа явж байгаа эхэндээ мэдээж хэрэг урсгал хүчтэй гэж явж байгаад нанд ороо ингээд газар ороо говь руу ороод ирэхээр тэрий чинь усыг чинь тэтгэх өөр зүтгэлэн байхгүй болохоор тэр нэг газар очиод ширгэн шүү дээ. Тэгтээ тэр ширэгтэй ингээд задраад дельтаос үсгэд дельта үед юм цутгалан үсгээд тэгээд шингэхдээ тэр хавьгаа одоо баян бүрд болгож байгаа шүү дээ. Тэнгүүд нөхдөө тэр хавийг ингээд хот болгож авангуудаа тэр голынхоо урсгал ихтэй яг тусгаас нь өмнө далан бариад сувгнууд маш их татаад тэр сувгууд нь хотынхоо донд урсдаг гэсэн үг. Тэгэхээр нэгснээ цөл чингээхгүйгээр одоо тэр юугаа хот руугаа татж оруулсан гэсэн үг. Тэгэхээр одоо энэ одоо бол одоо цэвэр одоо энэ
одоо Марв хотыг одоо тижээдэх хамгийн гол хэсэг. За эндээс нэг юм зүйл харагданаа. Одоо 100-аас 100-д одоо Марвын оршин суугчид Муграв гол дээр далан, сувг, шуудуу, усан сангийн сүлжээг барьж усны хангамжийн их усрээ найдвартай байхын төлөө маш хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэ хотод бүр Мир Аб гэдэг нэртэй, Мир Аб гэж нэртэй ус зохицуулагч. Water bailiff гэж хэлэх юм да. Одоо усны бүр тийм ажлын мест байна гэсэн гэсэн үг. үг. Татварын усны байцаагч гэх юм да, тийм үү. Одоо Мир Аб гэдэг албан тушаалтан Марв хотын хувьд маш чухал албан тушаал байдаг гэсэн. Бараг хотын захирагчтай дүүц үзэмж. Дундад зууны үеийн түүхчин тэмдэглэж үлдээснээр одоо тэр Мир Аб гэдэг тэр усны зохицуулагч нөхрийн одоо удирдлаганд шууд удирдлага захиргаанд дор 10,000 ажилтан. Тэдний дотор модоор зөвхөн далангийнхаа доторх одоо далангаа бүтэн гэж одоо ажилуулахад одоо ажилтдаг гэх юм уу тэрнийг одоо нөхдөг. Нэгсэндээ далан шууд сувг ингээд урсж байгаа шүү дээ. Тэгэхээр сувгчин дотор ингээд нэг эсрэг хүчрээс ингээд усанд идэгдээд янз янз болохгүй тул шалгаж агаад энэ хэсэгт нь бэхжүүлэлт хэрэгтэй юм хэрэг шумбаж ороод тэр дотор нь бэхжүүлж хийдэг 300 шумбагчийн баг ажилтдаг гэсэн. Divers гэж нэр. За тэр болохоор модоор даланг нөхдөг хүмүүс гэсэн. Далан задар сэтрэх юм бол тэрийг нөхдөг хүмүүс гэсэн. Модоор бэхжүүлэх нь шүү дээ. Тэд Муграв дээрх далангийн хамгаалтыг хариуцсан. За тэр чинь далан тавьж шүү дээ. Тэгэхээр тэр далангийн чинь нэг нөхөр бохирдуулаа ичвэл хотоороо өсөж одоо хордож өгөх аюул. Тийм болохоор далангийн хамгаалтыг хариуцаж лаг шавар хуримтлагаас сэргийлэн гам болон үерийн үед үер их болох одоо усны түвшин ихсэх эсвэл гам болоод усны түвшин багасах үед одоо тэр хотын хот руу ордог сувгууд руу орох усыг нь аль руу нь илүү хүү гэдгийг зохицуулдаг. Тийм. За одоо жишээлбэл юм байна гэсэн үг байхгүй. Одоо манай хот чинь ингээд ус байжлаа гэж бодохоор бид нар чинь ингээд турбаага хоолоогоор явж байгаа шүү дээ. За тэгэнгүүт за санаан шүү зүгээр. Гэр ороод л ч юм уу тэр хэсгийн тэр наадвал чинь яах вэ? Гол нь манай одоо таан маань те одоо өдөрдөгч нар баян хүмүүс рүүгээ ингээд тэднэр рүү явдаг сувгаа усаа өгöd юм бол хэрэггүй юм ач холбогдолгүй газараа сувгаа хаадаг гэсэн. Тэр далангаас Зохион байгуулалтын нийт юм байна шүү. Тэгээд одоо жишээ нь ус нь ихсэд ирнэ шүү дээ. Тэгэх юм бол нөгөө хэсэг рүүгээ жоохон ачаалбал муутай ядуу дүүргүүд рүүгээ усаа сайн их өгөж халиулаад одоо баяд ноёдууд ч юм уу тэр язгууртан тэр эцдийнхээ юм ороо яг төвшингийг бариулж явуулдаг ч юм ингээд. Үгүй яг зүгээр энэ угаасаа байдаг одоо нийгмийн зохион байгуулалт та. Тийм л зохион байгуулалтыг бас хийд юм энэ олон хүн тий. Тийм тэгжээж эн чинь би энийг зөвдөгч юм шүү дээ. Зүгээр ийм зохион байгуулалт. Тэгжээж энийг чинь цэрэг цагдаагаар хамгаалуулж хийж байгаа шүү дээ чинь. Ирэх мэдлээ баттахын тулд. Хоёлаа дараагийн хамтран ажиллаж байгаа чи. Лагшаа угаарай. За, ногоо ирээдүйг хөгжүүлэн өрөөтэй MMS компани маань хотын төвх нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллаж байна. За, MMS компани бол байгаль дээлтэй тогтвортой хөгжлийг дэмжин шавхагдшгүй эрчим хүчний их үүсвэр болох наадах чи яг сонсоор санагдлаа сая. За, нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажиллаж байна. За, нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэгч Jinko Solar. За энэ юу гэж унших юм болоо? Тэр бишээ power гэсэн байна. За энэ ямар power юм болоо? Зэрэг үйлдвэрлэгчдийн за Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малчин өөрөх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ зэрэг одоо бүхий л салбарт 30 жилийн баталгаа хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгон ногоо ирээдүг рүү хамтдаа урагшлах боломжийг нээж байна. 30 жилийн баталгаа хугацаатай гэхээр одоо нэг хүн амьдралдаа идэвхтэй амьдралдаа үсрээл 2 удаа л хэрэглэх юм. Бараг л 1 удаа да тий хэрэглэх юм байна шүү. Тэгэхээр ийм гой баталгаатай. Дээрээс нь одоо бидний одоо нөгөө нэг дэлхийн дулаар л юу гэдгийг бидний нөгөө арай эерэг амьдрахад маань тус болохгүй л байна. Хэрвээ та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон, цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үүсгүүрээр шийдвэрлэх боломжтой. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та нар маань одоо 77 11 19 90 дотоод дугаар гэж байдаг ш. Тэр нь болохоор 2 гэж дараад за эсвэл одоо 80 66 41 дугаарын утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад одоо хэрэглээндээ нэвтрүүлж болох юм байна шүү. Тийм 40 жил гэдэг чинь 30 жил чинь хангалттай л да. Ер нь бол нэг удаагийн хөрөнгө оруулалт бол тэгээд эн чинь зүгээр бас нэг юу биш юм. Ялангуяа энэ ч одоо хөдөө орон нутаг хотоос захад амьдардаг орон сууцтай ч юм уу те ингээд одоо төвийн хангамжаас хамааралгүй амьдрахыг хүсдэг хүмүүс бол хамгийн сонголт болчихно гэсэн шийдэл болчихно гэсэн. За цаашаа явах уу? За цаашаа явъя. За одоо ингээд Марв хотыг бахархаж бишэр дуустдаг гэдэг шиг.
За ингээд одоо мэдээж хэрэг энэ бол одоо нэг зүйлийг бол заавал хэлэх хэрэгтэй. Бид нар одоо хотын түүх ярьж байгаа шүү дээ. Бүх хотын түүх нэг л юмнаас эхэлдэг. Усаа хэрхэн зохион байгуулж чадсанаас хот эхэлдэг. Яг хүний бие шиг. Нэг ус одоо ус юм уу усны их усээр орж ирлээ. Хот руу орлоо бидний амаа гэдээ ууж идлээ. Бид нар нэг газар тэрийг гадагшлуулан зөв. За тэрийг гадагшлуулад тэрийг яаж гадагшлуулахдаа их үр дүнтэй одоо тийм бусдыг хохироохгүй дээр нэмээд өөрсдөө өвчин зовлонд учруулахгүй те одоо тэр чин бохир шүү дээ. Бохир учраас нийтийг хамарсан өвчин зовлон болохгүйгээр гадагшлуулж чадчихлаа бол тэр хот төгс байна гэсэн үг уулна. Айгүй энгийн дүр. Тийм байна. За тэгэхээр энэ хүмүүс бол манай хотод ус одоо говьд байгаа юм чинь ус цохол одоо чухал гэдэг. Аюулсан мэдсэн байна. Хоёрдоос тэргээ зохион байгуул сурсан байна. Энэ үеийн одоо энэ одоо Персийн болон энэ хоризмын бас том юм одоо хотуудын усны авсан хангамж энэ төгс одоо тал руу очдог хэмжээний тийм шийдлүүд байсан. За одоо Улаанбаатар хот манад бас л одоо усаа сайн ойлгоогүй шахуул явж байгаа гэж би хардаг. Наазах нь жигмэд тогмдын үлгэр шиг санагдчих надад өөр яг байгаагийн зоргоор гэдэг шиг тий. Надад яагаад бас нэг зүгээр яг усанд хандж байгаа хандлага их өөр монголчууд хар ус харамлаа ус мусны үн тэгтэл өнөөдөр ингээд хүмүүс ус 200 литр усаар усанд орж байгаа шүү дээ. Тэгэхээр 200 литр усыг гэр ороод төссөн хүүхэд би бол 5 удаагийн 40 бетоноор зөөнө гэсэн. Тэгээ жоохон худаг хол бол бас хүнд тэг өксөр болохоор би өксдөг гэсэн байхгүй. Өвөл мөвөл тэгээ айлуучин гудамж руугаа ингээд угаацаа цацчин тэгэхээр тэр чинь зүгээр мөсөн гулсуур болно шүү дээ. Тэрийг ингээд өксөөд би ингээд усаа зөөдөг байсан гэж бодохоор надад 200 литр ус гэдэг хэцүү. Тэгэд гэр орол айлын тусны дундаж хэрэглээ 20-30 литр байхад орон сууцны айлын дундаж хэрэглээ 200-аас орчимс дээш ингээд байгаа байхгүй. Яг айл-айлаас янз. Тийм ерөнхийдөө урсгаал гэдэгтэй усан дорох. Одоо ингээд эмгтээчүүд та нар усан дорохтой сайхан дуудаад хөгжим сонсоод суудаг үсттэй. Я би бол гайгүй. За ингээд тийм байгаа. Тэгээ манай нэг герман одоо бас нэг мэрэгчлэн надад хэлчихсэн. Би ингээд германд байхдаа манай хүү ингээд усан дороо дуудуулаад эсгрээл ингээд усанд шүршүрт удаа орохоор би аюу хэцүү байдаг гэж хэлж байгаа. Тэгэхэд ус чинь тэнд хилбэг байгаа гэж бодож байгаа хүмүүс чинь тэгж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ус гэдэг зүйл өөрөө аюу тийм үнэтэй зүйл хэвгүй юу. Тэгээ монголчууд энийг үнгүүгээд ерөөс ойлгосоор сурцсан. Тийм болохоор одоо усны үн нэмэхэр хүмүүс ингээд уурлааддаг. Нэмэх хэрэгтэй тий. За тэгтэл би нэг юм хэлье. Литр ус чинь нэг 10 төгрөгч хүрэхгүй байгаа шүү дээ. 10 төгрөг хүрэхгүй. Нэг 2 төгрөг, 1 төгрөгч бараг өрөөг өнөө да бараг тийм аа. Гэр ороод бүр ингээд нэлээд үнэтэй байгаа. Хамгийн орон сууцны хамгийн хямддаг төлдөг. Тэгтэл өөрөө нэг удаа банкнд карт уншуулах. Нэг хүн нэг удаа гүйлгээ хийхэд хэдэн төгрөг суулгалт нь явуулдаг үлээ. Энийгээ сайн бодоод усаа ус тэгж зөв ойлгоорой гэж байна. Одоо энэ нэвтрүүд одоо энэ хотыг тухай ярихаар ус шууд надад мэдэрдэг. Монголд одоо нэг нөгөө саарл ус мус гэж байгаа юу? Одоо энэ борооны их хэмжээний борооны усыг ашиглах юм байхгүй нөөцлөг байхгүй. Одоохондоо тийм одоо дид бүтцийг хийгээгүй гэсэн үг. Зүгээр харин одоо бохир ус шүү дээ. Одоо бид нэг одоо 0 болон карантар гоожуулж байгаа усыг цэвэрлэх байгууламжаас нь шүүж аваад одоо цэвэрлснээс нь аваад саарл ус үйлдвэр өнгөн цав цагаа. Яг ус шиг. Гэхдээ үйлдвэрлэлийн элементүүд нь өөр. Харагдах дотор тэр үл хүн ууж болохгүй. Гэхдээ үйлдвэрлэлийн ус гэд нэрлэдэг. Саарл ус гэдэг нь зүгээр яг буруу ерөнхийдөө таймлсан буруу нэр тийм байхгүй. Тэгээд тэрийг бол одоо 4-р цэцлэгээ станцын одоо турбинд ашигланаа, халаагуур хөрвүүрт ашигланаа гэдэг ингээд явж байгаа юм. Тэр нь ойролцоогоор 25 Улаанбаатар хотын нийт хэрэглээний 25% нь энэ параар явж байгаа ус байхгүй. Тэгээд одоо нөгөө машин угаалгын газрын даралттай ус бүгд унтны цэвэр ус. Тэгтээ тэднэр бол яг ингээ байгаад. Тэгтээ яг хамгийн их Улаанбаатар хотын нийт хүмүүсийн хэрэглэж байгаа усны нийт паар дулаалганд ашигладаг байхгүй. Тэгээд тэрнийг цэвэр усаар биш одоо техникийн усаар солио гэдэг төсөл хэрэгжээд одоо мяны сорилтын сан одоо хийгээ явж байгаа тийм төсөл байгаа. Тэр бол одоо анхныхан тиймэрхүү явах одоо томоохон далайцтай төвшний. Зүгээр зарим айлууд, зарим байгууллагууд бол тэр үйлдвэрийн газар дотроо хийсэн үйл явдлууд бол байгаа. Жишээлбэл Coca-Cola-ийн үйлдвэр цусаа боловсруулад систем рүү шахдаг болгож хувиргасан. Гэхдээ тэр нь юу гэхээр одоо химийн илүүдд хүнд элементүүдийн шүүж авна гэсэн үг. Одоо энэ апу бас тийм үйлдвэрүүдэд барьж байгаа ингээд. Байгууллагууд яг тухайн өөрийнхөө миний гаргаж байгаа тэр хаягдалт усны дээрээ ажиллаулж байгаа юм байгаа. Гэхдээ энэ бол маш зөв санаачлага мэдээж энэ шууд бүгдийг шийдэхгүй ч гэсэндээ байгууллагууд ингэж ажиллаж байна гэдэг чинь өөрөө ингээд эхлэл тавигдаж байна. За яг асуусан учраас энэ талаар жоохон дэлгэрэнгүй хариулчлаа. За ингээд Марвин хөгжил дэвшлийн одоо дөнгөс хойлоо усыг яаж зохион байгуулж одоо үүдээ хотоо ингээд
тийм усаар хангаснаас гадна бас нэг том одоо Марвд ч одоо хотод чи эдийн засаг байхгүй. Өнөөдөр яг Улаанбаатарт бүгд ирж байгаа. Энд ажилдаа орлоготой байх гэж ирж байгаа шүү дээ. Өөрийнх нь хөдөө орон нутагт нь яаж хичээгээд орлого орлож мөнгө олж болохгүй учраас л ийш ирж байгаа. Тэгэхээр эн чинь эдийн засаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр Марв хотын эдийн засгийн бас нэг том хоёр дахь одоо том суурь үдс нь бол стратегийн чухал байрлал гэдэг. За энэ бол дөрөв яг ярьсан. Тэв дамнсан худалдааны замуудын уулзалт оршиж байсан. За хаашаа бол хаашаа явах одоо торны замын одоо яг үндсэн уулзалт. Тэгээд энэ эдийн засгийн ийм учраас эдийн засгууд маш хүчрэг болсон. Марв нь ялангуяа даав нэхмэл эдлээрээ онцгой алдартай. Энэ нутгаас маш хэмжээний торг өндөр чанартай маш зөөлөн Марвын хөвөн хэмээх даав гардаг. За анзаарж байгаа бол Узбекистан, Туркестаны улсуудад аюу их одоо хөвөн тарьдаг. Өртний уламжлалтай. За одоо ингээд одоо маш их Марвын хөвөн хэмээх даав гардаг тухай 12 дугаар зуунд Арабын газар зүйж Аль Идриси гэж хүн тэмдэглэж үлдээсэн байна. За одоо ингээд нэг Марвын даавуугаар хийсэн дээл, турбан гэдэг чинь толгойн юм ороцсон гэдэг үү? Тийм одоо ороолт. Одоо нэг Арабын хүмүүс ингээд нэг юм алчуур нөмрүүд ингээд энэ бүгд нь Марваас ирсэн, Мервээс ирсэн одоо тэр даавуугаар хийсэн байх юм бол онцгой үн хүрдэг. Исламын ертөнцид ярих нэрд гараад түгээмэл хэрэглэгддэг байсан байна. За одоо энэ турбан гэж хэлдэг юм да. Одоо толгойн ороосон малраа. Тийм шүү дээ. Чалмаач гэж хэлдэг бас тийм. Одоо Марв эдийн засгийн хөгжил хүчрхэгжилтийн хоёр дахь томоохон их үүсвэр нь тэв дамсан худалдааны замын урсгалд орж ирсэн энэ зүйл байна. За энээс гадна одоо яг энэ дээр нэмээд одоо Марвын алдартай нэг өөр бүтээгдэхүүн байдаг. Юу гэж бодож байна? Дундад Аз гэж бодохоор чамд ямар идэх юм санаад ордог? Одоо юу юм болоо жимс гэж бодогдохгүй наа. Тарвас бодогдохгүй наа. За бодогдохгүй байна. Тэрээсээ. Ингээд социализмын үед болон ер нь ингээд Оросын киномонуудаар гарахаар Узбекистанаас, Туркестанаас ирсэн шивга гэдэг ингээд бүр онцгой үнэтэй байдаг байхгүй. За тэр амтлаг тарвас. Тарвас орох уу? За энэ надад тарвас нь жимс орж байгаа юм. Гэхдээ жимс бүгд орж байгаа. Дээр нь жимсний дундаа бүр тарвас нь онцгой. За одоо ингээд Арабын 10 дугаар зууны үеийн Арабын түүхч, аялагч Ибн Хавкал гэж хүн ингэж ütсэн байна. Марвын жимс өөр газар нутгийн ямар ч жимсээс хамаагүй илүү сайхан бөгөөд энэ дэлхийд өөр ямар ч хотод ийм сайхан орд харш төгөл цэцэрлэг горих цутгал байхгүй гэж ütсэн байна. За одоо ингээд арабууд нь гайхад тусахгүй шүү дээ. За Марв худалдаа хөрөнгө хураах одоо худалдаа 8-8 ч их байдаг. Тэгээ одоо хөрөнгө зойр цуглуулах одоо онцгой сонирхолтой гэдэг чинь юу гэсэн үг вэ? Жохон мөнгөнд дуртай хүмүүс бол таархнаа да. За тэгэхээр энэ одоо хичээл мөнгөний төлөөх энэ хичээл зүтгэл нь бусад газруудын хүмүүс их онцгой ялгардаг юм. Тийм учраас 14 дугаар зуунд Египтийн одоо бас нэг бичээч хүн Аль Нуайри гэж хүн тус хотоор ингэж дайран гарахтаа дүрсэлж одоо тодорхойлж үлдээсэн байна. Марв хотыг голоо зөксөн харамч гэж. Ерөөсөө энэ 8 чи үний үнсэн зан штэ. Өөрөө л илүү авах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр нэг голоо зөксөн харамч. Гэвч одоо Сүлжүкийн үед бол Марв зөвхөн худалдаа эд баялагын биш мөн боловсрал соёлын төв болж ирсэн. Тус хотод нэртэй яруу найрагч, математикч, одон орон, эмч, хөгжимчд, амч ангаахын одоо хүмүүс төрөн гарч ирсэн. Олон талын шинжлэх ухаанд гарамгай болсон эрдэмтэн Умар Хаями гэж. Умар Хаями. Марв дахь одон орны судлалын ажиглах одоо обсерватор гэдэг юм л да. Одон орныг ажиглах төв гэж үүдэг тийм. Хэдэн жилийн 10 жилийг ажиллаж өнгөрүүлсэн байдаг гэж. За Алистахри гэдэг нэг түүхч бичээд байдаг шүү дээ түрүү. Тийм түрүү. Тэрний бичиж үлдээснээр бол Иран даяар улс иргэд дундаас эдгээр хүмүүс гэж хэлж байгаа. Эдгээр хүмүүсээ Марвчуудаа хэлж байгаа. Авиас боловсролоор онцгой ялгардаг. Энэ бол араб газар зүйч Якут аль-Хавами тус хотод Багдад гэхэд даацтайхан томоохон хэмжээний 10 гаруй номын сан байсан гэж тэмдэглэсэн байт. Үүний дотор одоо гол Моск буюу Исламын Моск сүмийн хажууд 12,000 бот бүхийн номтой номын сан байсан. За одоо энэ бас их намтай шүү. Тийм. За энэ үед биш үү те. Парисын Сорбоны их сургууль, Сорбоны сүм хийдийн Европын хамгийн том номын санд хэдэн ном байсан гэж бодож байна. 12,000 гаруй хүрээгүй баха. Энэ бол айгүй их тоо. Ойролцоо хэд? Зөвхөн бодлоо. 8 350. Тийм үү? Бүр инээс ч хож үед баг. Тэгэхээр энэ бол тэр үед чинь нэр барууны ертөнц бүртэн чинь эндээс суралцаад бүх юмаа хуулж байсан. Савн мавн эндээс бид энэ газар нутгаас сурсан шүү дээ. Тэгэхээр эднэр бол зэрлэг зүгээр хөдөөний бүр жигэн оркууд байсан гэсэн. Бодолтой.
Гутенберг гэдэг ном барлагчийн бидний бичсэн нөгөө PR-ийн түүхтэр зандаа битэр өмнө ярихдаа бас хэлсэн байгаа. Сорбоныг сургууль тухайн үеийн хамгийн том номын сан 350 бот номтой байсан гэж хэлж байгаа. Тэгэхэд энэ 12 мянган бот номтой байсан байна шүү дээ. За тэгэхээр энэ бол одоо зүүрлэшгүй том агуу соёлын болон шинжлэх ухааны төв байх нь бол байсан байна. Сэлжүкгүй үед одоо Марв нь соёлын нийслэл болсон. Соёл хүмүүнлэгийн исламын ертөнцийн хамгийн гялалцсан сэтгэгч уран бүтээлчдийг өөртөө татж ирсэн. Энэ хот зөвхөн шинжлэх ухаан одон орны судлалын салбарт төдийгүй архитектор, хувцас загвар. Эндээс ч одоо фэшн дизайн гарч эндээс хүмүүс хувцасаа дуурайж өмсдөг болсон байх нь шүү дээ. Хөгжим зэрэг олон чиглэлд одоо хандлага тогтоодог байсан байна. За энэ одоо Марв хотыг ирж байгаа Умар Хаями гэдэг хүн ирж байна. Тэгээд Умар Хаям бол одоо Арабын соён гүйгүүлэгч, яруу найрагч гэдгээр алдартай байна. Гэхдээ энэ зөвхөн яруу найрагч биш, олон төрлийн шинжлэх ухааны салбарт одоо нэлээд агсан төвшний судлаач одоо мэрэгэн болсон хүн гэсэн үг. За эндээс болоод одоо Марвази буюу Марвас гаралтай гэж хэлэх нь чи хаанаас ирсэн хэр Марвази гэвэл юу хөө мундаг гоё элит санагдах нь тийм. Би Лондонгоос ирсэн, би Нью-Йоркоос ирсэн гэсэн үг байна. Йоо ингээд хотын энэ түүхийг сонсохоор одоо тэгээд яана энийг яах болоо. Боловсралтай дээд боловсрал эзэмсэн өндөр соёлтой хүнийг илэрхийлдэг байсан. За одоо зүгээр жишээ авъя. Чи хаанаас Улаанбаатар их гэвэл бас өөр өстэй хөдөө хийж байгаа. За тэрэн шиг би Лондон ирэхээр одоо Английн тасганыхан хөдөөнийхэн бол мэдээж өөр өөрийн бахархал байгаа. Гэхдээ Лондон бол Лондон. Гэхдээ англичууд ингэж хэлдэг шүү. Лондон бол Английн хот биш, дэлхийн одоо олон улсын хот гэж хэлдэг. Тэр гайхуулж хэлж байгаа юм шиг зүгээр англи хүн баг байдгүй гэсэн санаа. Яг нь ер нь тий. Яг англиуд нь хотоосоо гараад амьдэрдэг гэсэн санаа хэлж. За ингээд хотын оршин суугчд өргөн хүрээний мэдлэгтэй олон улсын харилцааны ухаалаг сэтгэлгээтэй байсан гарцаагүй. Каракумын цөлийн баян бүрдийн дунд орших хэдий ч Марв бол дэлхийд нээлттэй торгоны замын буйнаар цэцгэлсэн худалдаа оюуны соёлын жинхэнэ үлгэр жишээ болсон хот байжээ. Гэхдээ бас сонирхолтой нь одоо Марв хот улс төрийн одоо тэрүүл тэмцэл дайн самуунаас ангид байгаагүй. Урт хугацаанд олон одоо өрсөлдөгч одоо улс төрийн одоо фракцууд, хаад ноёдууд тэ угсаа дээдс гаргалтай хүмүүс ээлж дараалан Марв хотыг эзэн сууж ясан нь бол үнэ. Гэхдээ хамгийн харгас хамгийн аимшигтай сүрлийг 1221 онд монголчууд авчирсан. Чингис хааны хүү Тулуун цэргүүд хот руу дөхөж ирэхэд газар зүйч Арабын нэг газар зүйч Якут Хамави Марвын номын сангуудаас зүхтаж гарсан. Түүний бичиж үлдэрсээр үнэхээр хэрвээ монголчууд ирээгүй байсан бол би тэнд амьдарч амьсгалаа хураатлаа ажилд суух байсан. Тэндээс явах нь миний хувьд асар хүндэл байлаа хэмээн гунигтайгаар бичиж үлдээсэн мэт. Монголчууд хотыг 6 өдөр бүсэлж эцэст нь хот бууж өгснөөр тухайн үеийн хамгийн харгас хядлагын нэгэнд энэ хэлсэн. Арабын түүхч Ибн ал-Асир хотоос зүхтаж гарсан ер нь тэндээс амьд үлдсэн дөрвчдийн одоо тийм ярилцлага хийж мэдүүлэх тулгуурлан тухайн нөхцлүүдийг дүрсэлсэн юм. За. Чингис хаан алтан синтий дээр сууж баригдсан цэргүүдийг авчрахыг тушаасан. Тэднийг түүний өмнө авчирсан даруйд нь цаазалсан. Түүнийг харж байсан хүмүүс бүгд мэгшин үйлж байсан. Энгийн ардуудын ээлж ирэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд эд хөрөнгийг нь тусад нь салгасан. Энэ бол гаслан уйлан яолохын туйл болсон өдөр байсан. Баян чинэлэг хүмүүсийг авчирч, зодож, тамлаж хөрөнгөө хаан нуусан хөрөнгийн хураахаар элдвэр зовоож байв. Дараа нь тэд хотыг шатааж Султан Санжарын нөгөө нэг өдөрчийн гадраас харагдаг бунхныг галдан шатааж булшийг нь ухаж дотроос нь алт эрдэнэс байна уу гэж үзсэн. Тэд эдгээр хүмүүс бидэнд эсэргүүцэл үзүүлсэн гэж хэлээд тэр хотынхны бүгдийг хүнэс. За энэ дээр бол яг би бол энэ цэвэр бичиж үлдээсэн ярьж штэ. Тэгэхээр энэ хохирсон хүний өгүүлбэр. Тийм ээ. Ер нь бол бид нэр өөстөж мэдж монголчууд буугаад өгсөн хотыг хизээш дээрэмдэж хөнөөж байгаагүй. Тэр бол үнэ. Хотынхан өөртөө бэлгэсэлтэй авчирж өгөөд өршөөхийг өгөөд явуулдаг байсан. Харин байлдажад бууж өгсөний дараа бол бид нар та нар газартаа тэгшлэн гэснээрээ тэгшилсэн. Дараа нь Чингис хаан өгсөн хүмүүсийг тоолохыг тушаасан. Тоолсноор 700 мянган орчим хүний цогц байсан гэж. Одоо энэ хиний Арабын түүхч Ибн ал-Асирийн тэмдэглэж үлдээсэн л байна. За энэ тэмдэглэл бол одоо бүх хайхад бол хаа сайг гарч ирнэ. Мерв хотын тэмдэглэл гэдэг Чингис хаан гэхэр бүр англи ихээр бүгд арабаараа ч гараад ирнэ. Уг тоо мэдээж хэтэрхүүлэгтэй байсан тодорхой гэж үздэг. Ер нь түүхчд. Марв хот тухайн үед хамгийн оргил үедээ буюу тэр үед
хагас саяас жоохон давуухан гэж ярьж байсан шүү дээ. Тийм байсан. За тэгэхээр түүнээс хойш одоо хизээч хуучин шигээ бүрэн сэргэж чадаагүй Марвд. Монголчууд Муграв гол дээрх даланг сэтэлж нурааж устгасан. Марвын баян бүрдийн амин сүнсийг тасалсан. Хожмын олон захирагч удирдагчид монголчуудаас хойш ч гэсэндээ хотыг дахин сэргээх, дахин хүн амыг татаж суурьшуулах орлого хийсэн боловч Марв Сэлжүкийн үед байсан шигэ цэцгэлэн хөгжсөн байдалд хизээч эргэж очиагүй. 1888 онд нөгөө нэг Британий энэтхэгийн дэд төрийн нэрийн бичгийн дарга одоо парламентд хариуцсан Жорж Корзон гэж хүн Марвын төрийг үзээд дараах байдлаар дүрсэлсэн байна. Нарны халуунд хатсан хатаасан шавар тоосгон ханан нурж унах шахан бос хагархай дааман хаалганууд анхан дэнжигнэж буй цамхгууд гунигт төрхтэй байсан ч тэр бүхнийг одоо тухайн үеийн хэмжээсээр ингээд төсөөлж харах юм бол сүр жавхлан харагдаж нурсан болгосны гуниг чимээ чихэн дуулдаж байлаа гэж хэлсэн байна. За тэгээд одоо нэг ийм Жувейни гэж нөхөр байдیں۔ Одоо энэ дандаа ингээ монголчуудын доош нь хийж бичдэг. Доримжилдаг юм уу? Персийн төвч. Жувейни гэж хүний бас их сурвалж их дурддаг. Тэр Жувейни гэдэг хүний дурдсанаар бол энэ 700 мянга ш. Бүр сая 300 мянга гэж бичсэн байт. За мань нашир бол их давслах дуртай хүн. Тэгээд яагаад тэгэхээр тухайн улс одоо эзлэн төрөвгөөсөн хааны цэрэг болгон 300-аас 400 хүнийг алах одоо тийм даалгавар өгсөн гэж үздэг байгаа байхгүй. Тухайн үе одоо хийснээр. Тэгээд одоо эдгээр нь одоо энэ хүмүүс цэргүүд нь болохоор Сарахаас ирсэн хүмүүс. Тэдний нөгөө нэг яг гэвэл тэдний ирсэн Сарах гэдэг хот нь Мерв хотод өс сандаг Мерв хотын дургу маягийн юм уу та. Тийм учраас нөгөө нэг монголчуудын одоо хэрцгий тэр одоо уур бухимдлыг одоо бухимдалт гэх юм уу одоо нөгөө нэг хөөрсөн ч юм уу тэрэнд ингэж огшсон одоо тэр Сарахаас ирсэн цэргүүд одоо өөрийнхөө үеийн одоо муслимуудаа хядсан гэж үздэг байгаа юм. Тэгэхээр Мерв хотын баг бүх оршин суугч ерөнхийд нь одоо нас барсан. Дээр нэмээд одоо тэндээс бусад газараас зугтаж ирсэн одоо дөрвөсөд хоризмын одоо эзэнт гүрний гөрсгөл бол бүгд алуулсан. Ингээд үзэхээр одоо Мервийн оршин суугч дээр нэмхэн тухайн үед одоо хот руу ирж одоо худалдаа 8-9 хүмүүсийг тооцоод үзэхээр 700 мянга байх гэсэн зүгээр юм тоо ингэж гараад байгаа. Тэгээ энэ бол дэлхий дахны түүхэндх нэг хотыг эзлээд самарсан одоо устгасан хамгийн их хөнөөлтөд одоо нэг тийм хотын тухайн хотыг эзлээд алж чадсан түүхүүдийн нэгэ гэж үзэж байна. Энэ хамгийн гэж орохгүй тэдний нэг. Жишээлбэл Иерусалимыг одоо загалмаатнууд эзлээд 3 хоног цогсоо зайгүй хүн алсан шүү дээ. Тэгээд зарим хүмүүсийн ярьж байгаа өвдөг хүртэл цусан дунд алхаж явж байсан гэж ярьдаг байхгүй. Гэхдээ энэ чинь нөгөө нэг хэвтрүүлэг байгаа дүрслэл явж байна. За тэр мэдээж хэрэг арабууд бичсэн байгаа. Арабууд чинь айхтар дамж хүмүүс. Араб хүний үг бол бас заа гэдг нь дахиад цаана зөндөө олон нөө гэж байдагтай л адилхан гэж ярьдаг зүгээр тоглоомор шүү дээ. За тэгээд одоо барилгыг одоо хотыг нураасны дараа хотын одоо бэхлэл цайзуудыг одоо дахиж эргэж барьж байгуулсан одоо тийм одоо улмөр археологийн олдрын улмөр бол гарч ирдэг. Гэхдээ хотын одоо цэцгэлж өгсөн тэр бүх үйл явдал бол одоо аль хэдийн түүх болоод үлдсэн. Яг сэрэх хэрэг болсон. Яг тэгэхээр энэ бол алсан хүний тоо их байсан нь бол мэдэгдээд байгаа. Яг тэгэхээр хүн ингээд тэнд за 700 мянга биш яа гэхэд нэг 100 мянга гэж үзье л да. 100 мянган хүн тэр үед ингээд хөнөө нэгдэг чинь зүгээр тэр тал хотоор дүүр ингээд үхтэл байна шүү дээ. Оршуулж амжихгүй. Тэгэхээр тэр чин дор хаяж тэр хүмүүсийн тэр түүхэндх тэр аимшигтай үйл явдлын уул мөр арилтлаа хэдэн үед амжиж. Тэгээд тэр чин цаашаа ярьж өгөн. Тэгэхээр тийшээ очно гэдэг нь өөрсөд нь жиирхэм үйл явдал болчоод тэгээд нөө тийшээ хүн очиж 8 ихэ болоод хинч тийшээ очиж худалдаа ихэ болоод хичнээн ингээд сэргийх гэж орлоод исэн болохгүй байгаадсан зүгээр сэтгэл зүйн одоо хүчин зүйл юм уу? Ер нь өмнөх хотууд дээр ярих гэсэн тийм үйл явдлын дараа нэг сэтгэл зүйн асуудал нэг удаан хүмүүст нь байгаад идэг шүү дээ. За ингээд одоо монголчуудын эзэн түрмгийллийн дараа Мерв хот нь одоо Илхадын улсын нэг хот болсон. За мэдээж хэрэг одоо Цагаатаа Илхад хоёр байлдсны дараа Цагаатаа хаант улс одоо хотыг эзэлж аваад дахиж дээрэндэж тонсон. Ингээд одоо 13 дугаар зууны ихэнх үед одоо хартидуудын гэх юм уу да тэр одоо христийн хаад одоо шашны одоо хамбын бас одоо суудлуулж байсан байнамаа. Илханы улсын одоо түшмэг улс болох одоо хартидуудын
бас нэг тийм одоо христийн шашин тус байх нь тэрний одоо хамбийнхан суудл болж байсан. Ингээд 1380 оноос эхлээд одоо доглон төмөрийн эзэн тусын нэг хэсэг болсон байна. За ингээд одоо нэг ийм улс байлаа гэдэг. Ийм хотыг одоо бас ингээд тухайн үед бол дэлхийн хамгийн том хот байсан байна. Тийм байна. За энэ хотыг ингээд Үрд, Лаашиг ингээд унтраахад бол одоо онцгой үүрэг гүйцэтгсэн манай өвөө өнөр байна. За баярлалаа. Ёстой сонирхолтой сонирн байлаа. За өөрийнхөө хот дээр аваад үзэх юм бол ёстой Мирабта болох юмсан л гэж бодлоо. Мираб байна уу? Манайд байхгүй те. Мирабта болмоор байна. Мираб ч одоо манай туул болж штэ. Тий. Гэхдээ тэр нөгөө нэг Мираб ажил тэр алмч байгаа. Ус үгийн удирдах газар гэдэг ингээд юмнууд байгаа. Зүгээр одоо функц нь байгаа. Зүгээр тэдний үүргээрөө ажлаа хэр сайн хийж чадж байгаа юу үр дүнтэй байвал энэ цэвэр хотын зарчаа шууд хамаарах учраас тэр хүний үүрэг гэхээс илүү эхлээд том дүр зургаараа нийслэл болон иргэдийн төлөөлөгчтэйгээ нийлж хагаад хотоо нэг яг ирээдүйн одоо нэг алсын хараатай нүдээр харах хэрэгтэй. Вижн гэж хэлдэг шүү дээ. Зүгээр яг өнөөдөр маргаашхан тэг ингээ хог новшондоо дарагдсан юмныхаа төлөө ингээл яваад ивэл нөгөө нэг бас ирээдүг харахад алсыг харж юм уу шийдэхэд байгаа хэцүү л болох байна. Хоёлаа лагш бай. Манай нэвтрүүлгийн бас нэг хамтран ажиллагчаар лагшин маань байгаа. Энэ нөгөө нэг лагшин тийм ээ. Ногоон би ингээ буруу уншаад идүүлчих чинь нүд ажиллахгүй нэрээс чоноо хармаг. Чоноо хармаг нэртэй. Тэгэхээр энийг та айгуу гоё реклам шиг гоё явах юм аа. Энэ маань болохоор ерөөсө дархлаа дэмжин манайхаа дархлаа дэмжин одоо цус шингэлэн биеэс хорт бодисыг гадагшлуулна хамгийн гоё нь хавдрын эсрэг үйлчилгээтэй. Энэ дээр би зүгээр тэр энэ бол юм биш шүү дээ. Тэгэхээр шууд өгöd хүнийг эмдэнэ гэж хайшаа. Гэтэ надад энэ амт нь их гой таалаж байгаа нэг юм байна. Хоёр нэг нь ямар сахар айгу багтаа илт мэдэгдэж байна. Хоёрдугаар нэг мелон биш. Нэг жимс ухаар гэдэг жимс ихтэй юм чинь ингээд цанхаагаад байдаг шүү дээ. Энд чинь ингээд нэг юм ус шиг ороод байгаа мөртлөө айгу тааламжтай амттай байхгүй. Ус шиг мөртлөө ус биш. Тийг жүүс уугаад тавьж. Гэхдээ тийм шингэн биш шүү. Айгу хөөрх амттай. Тэнцвэр нь одоо тэр амтных нь баланс гэж хэлдэг. Тэнцвэр нь айгу гоё. Хоёрдугаар энэ зүгээр шанаа хармаг гэдэг үг дээр комент хэлсэн. Ром грекийн үед одоо Лусия гэдэг нэртэй энэ грек одоо латин нэр нөхгүй юу? Тэрийн нөгөө нэг Lucius буюу одоо чон гэсэн үг байхгүй юу? Латин үгний тэр гаралтай андуураад Wolfberry гэж нэрлэлцээ байхгүй. Тийм үү? Тэрнээс уулын тэрэнд ямарч хамаагүйсэн юм байна. Тэгээд тэр нь одоо Монголд одоо ингэ чоноо хармаг гараад ирсэн. Гэхдээ энэ манайхан нөгөө нэг нэршигтэй тэгж шинжлэхууны нэрийг тэгж авсан болоо гэж харж байна. Тэгэхээр одоо тэгээд энэ манай нөгөө нэг ховд говьтай өмнө говийн одоо хэсгүүдээр ургадаг. Энэ одоо хамгийн их ургадаг хэсэг нь бол юу юм бэ л дээ. Чацарган шиг баруун тийш их ургадаг. Одоо тийм жоохон юм байгалийн эрсдэл сууд амьсгалтай газар дээр ургадаг. Шинжээ урт их бас ургадаг юм. Тэгээ ховд ургадаг гэсэн. Одоо яг нэг юм улирал солигдож байгаа хавар болж байгаа ийм үедэд ядаргаа ачаал ихтэй байгаа ийм үедэд манайхан лагшингийнхаа одоо энэ чоноо арамгийг сайхан уугаад дархлаагаа дэмжин шүү. За өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэн маань хотын түүх нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. Тэгэхээр нэвтрүүлгийн маань та NTV телевиз болон Одмөндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүн технологийн хүчийг атгуулны ураатай сайн электроникс компани, за мөн ногоо ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани маань хамтран ажиллалаа. Студид амар санаад Сэнгэл аяр нар байлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баярлалаа. Баярлалаа.